Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цахим Ирээдүйд хамтдаа G-Mobile болон спортын хувьцаг Америкаас Заяа Спорт Shop ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. Студид шатар сонирхогч, шатрын стример Аги хөтлөгч Уран Чамаг хоёр ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол үнцээр нь хамсан шатрын хуй гэдэг сэдвээр ярилцсан. Тэгээд алайх нь болон Флор нарын 1931 онд болсон тоглолтын талаар ярих юм байна. Өдрийн мэнд хүргэе Аги. За өдрийн мэнд орно. За энэ сайхан үргийг өнөөдөр та бүхэндээ ярьж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд өнөөдрийн маань үргийн маань нэр болохоор үнцээр нь хамсан шатрын хуй гэж байна те. За хуй салхичууд ямар хүчтэй байдаг вүлээ тийм ээ. Алихан бол яг л тийм хуй салхич шиг л байсан гэсэн үг. Өөрийнхөө цаг үед те 90 үедээ бол маш хүчтэй тоглогч. За ядангуяа энэ өрг дээр 1931 оны Блэд гэж газар болсон энэ өрг дээр бол алихан бол үнэхээр бусдаасаа илт тийм илүү давмгай тасархай тэ хожсон байдаг тийм өрг байна гэсэн үг шүү та. За ер нь тэгээд хамгийн ихний зүйл бол хамгийн ихний зүйл байдаг. Тэгээд ямарсан урнаагийнхаа олж цуглуулсан мэдээллийн талаараас бүгдээрээ танилцъя. Тэгээд ямар мэдээлэл олж цуглуулав үзэгчдтэй хуваалцъя. За алайх нь бол Орос улсын иргэн. За тухайн үед бол 38 настай ийм хүн байсан байна. Тэгээ тухайн үед дэлхийн шатрын авраг, дэлхийн хамгийн хүчтэй тоглогч нарын нэг гэж явж байсан. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь алайхны хамгаалтын систем гэж өөрийн нэрийн нэм хамгаалттай болсон байсан байна. За түүнийг хувийн амьдралаас нь товчхон танилцуулахад өндөр чинэлэг ийм язгууртай гэр бүлд өссөн. Аав нь газар эзэмшигч, ээж нь үйлдвэрлэгч компани хүний охин байсан. Нэг иймэрхүү ар байдалтай. Тэгээ олон удаа гэрэлж байсан намтартай юм байна. За тэр нь яах вэ? Тэгээ 1927-оос 1935 он хүртэл буюу 46 хүртэл дэлхийн шатрын авраг байсан. Тэгээ олон жилийн турш дэлхийн шатрын авраг байсан юм байна. За Флорын хувьд болохоор тоглолтын үед 22 настай байсан. 1908 онд төрсөн. За тухайн үед Чехословак улсын нэрийн өмнөөс тоглодог. Шинэ залуу Rising Star гэдэгтэй тим хүн байсан юм байна. Тэгээд дэлхийн аваргын өрсөлдөгчдийн тоонд орох ирээдүйтэй хэмээгдэж байсан. Тэгээд өрсөлдөгчөөс 16 насаар дүү еврей оксаны гэр бүлд төрсөн. За ер нь бол жоохон хүнд хэцүү амьдралаа эхэлсэн хүн бага насны амьдрал нь эцэг эхийн дайн бослого зэргээр амьдралын хүнд хүчрийг туулсан гэсэн байна. Тэгээ 1930-аад онд Чехословакийн нэртэй шатарчтай нэг болж нэр хүндтэй хүн болсон гэсэн мэдээллийг харлаа. За баярлалаа орно. За маш сайн мэдээллүүдийг олж цуглуулсан байна. За өнөөдөр бүгдээрээ бас нүдийн бод агуу алиохны бас ахаад нэг үргийг бас өнөөдөр бүгдээрээ үзэж байна. За алиохны үргийг бүгдээрээ үнэхээр гайхамшигтай энэ хүү одоогоос бараг 90 хэдэн жилийн өмнө тоглогдсон энэ гайхамшигтай үргийг бүгдээрээ Одмондрын сувгаараа үзэж байгаа нь болохоор маш их азтай хэрэг юм аа. Тэгээ Монгол тайлбартаагаар үзэж байгаа нь анх удаа энэ өнөөдрийн энэ үзүүлэх үрэг маань бол интернет орчинд бол байхгүй, YouTube дээр байхгүй яг тийм маш гоё үргийг та бүхэнд танилцуулахад бэлэн болсон байгаа шүү манайхаа. Тэгээ өнөөдөр үргийг үзээд бас манай хүүхд багчуудад маш олон хүүхд багчууд үзэж байгаа, залуучууд үзэж байгаа. Мөн шатар сонирхогчд зөвхөн хүүхд багчууд гэлтгүү ер нь хүн болгон үзэж байгаа. Тэгээ та бүхэн өргөөс бол бас ямар нэг зүйлийг ойлгож аавна, ямар нэг шин санааг бас өөртөө бас хүлээж авна гэж бол маш их найдаж байна. За өнөөдрийн энэ үргийн талаар тавьчихсан танилцуулъя. За 1931 онд Блэд гэж газар энэ үрэг маань бол Блэд болон Любляна гэж хотуудад энэ хотууд маань тухайн үеийн тийм Словен гэж улс байдаг Словены хотууд байгаа. Хотуудад хуваагдаж зохиогдсон үрэг юм байнамаа. За энэ шатрын тэмцээн маань яг зохион байгуулагдах болсон шатгаан гэвэл шатарчин, шатрын онолч, шатрын зохиолч Милан Видмар гэж хүн байдаг. Тэр хүний санаачилсан тэмцээн юм байгаа юм. За тэгээд энэхүү тэмцээн болохоор 1931 оны 8 сарын 23-наас 9 сарын 28-ны хооронд бараг нэг сар гарна болсон биш тийм тэмцээн байна гэсэн үг. За хаана улсны бүс аль руу хэлсэн байгаа тухайн Словен улс маань бол тухайн үеийн Югославийн вант улс гэхүү хаант улс гэхүү нэг хэсэг байсан байгаа. Тэрний хоёр хотод бол зохион байгуулагдсан өрөг байна. За нийтдээ болохоор 14 хүн тоглосон байгаа. 14 мастер тоглосон битэйгээ тоглоод явсан гэсэн үг За бидний мэддгээс хин юм байгаа вэ гэхээр Александр Алиохин
одоо өнөөдрийн гол баатар. За Ар Немцович. За Немцовичийн үргийг бас бүгдээ танилцуулсан баг тий. Танилцсан шүү дээ тийм ээ. За Сала Флор өнөөдрийн одоо бас нэг хүн байгаа. Милан Видмар. За Вася Пирц. За Пирц гэдэг нь болохоор Пирк гэдэг англиар нь Пирк. Оросоор болохоор Пирц гэдэг. За Пирцийн бас өөрийн бас тийм гарааны онол байдаг. Пирк Defense гэж те хамгаалтын системийг зохиосон бас тийм алдартай хүн байдаг байхгүй. Гэх мэтчлэн бол 14 хүн бол тухайн тэмцээнд бол тоглож ирсэн байна. За энэ 14 хүн бол одоо бас орон орны төлөөж жишээ нь Франц, Герман, Америк нэгдсэн улс, Чехословак, Швед, Польш, Австри гэх мэттэй ер нь бол 14 баг өөр улс орныг төлөөлж ингэж тоглож ирсэн. Тухайн үедээ шилдэг одоо хоорондоо өрсөлдөөнчтэй мастерууд байсан байх нэ. За энэ тэмцээн болохоор Хосе Раул Капабланкаг бол өрөөгүй байдаг байгаа. За яг өрөөгүй юм бэхээр алиохан бол өрөөгүй байт юм бэлээ. Тухайн нөхцөл байдлын сайн мэдэхгүй. Ер нь зүгээр миний ингээд бодоход бол яагаад өрөөгүй вэ гэхээр Капабланка бол 31 онд бол мэдээж яг эд үе нь бол байхгүй болсон. Жохон харж яваа. Тийм одоо шатарчин тий бүх гэдэг шиг тийм хүн байсан. Гэхдээ маш хүчтэй тоглогч мэдээ Капабланка бол тий. Тэгээ нэг талаар болохоор тийм алиохан бас Капабланкаас жоохон айсан байж магадгүй. Капабланка одорх юм бол тий би бас ингээд тийм авраг болж чадахгүй ялж чадахгүй ч гэдэг юм уу тийм хүү бодол байсан үгүй юу тий тиймэрхүү бас таамаглал байна. За Акиба Рубинштейнийг бол урьсан байдаг. За Акиба Рубинштейний бас өөрөг бас нэлээд 2-3 байгаа. Энэ хүн бас маш суут хүн байгаа. Тухайн үе маш хүчтэй тоглогч. Ялангуяа дэлхийн 1-р дайнаас өмнө 14 оноос өмнө те 1910-ад оны үед бол дэлхийн бас номер 1 2-т ингээд бичигдчихсэн тийм тоглогч байдаг байхгүй юу. Акиба Рубинштейн Унгар гаралтай. Урьсан боловч Рубинштейн бол хариугаа нэлээд сүулдэж өгөөд тэгээд ерөнхийдөө Акиба Рубинштейнийг бол тоглуулах боломжгүй байна гэд Шведийн одоо Штолц гэж одоо мастрыг бол ордонд тоглуулсан байгаа маань тэмцээнд. За нийтээ болохоор тийм одоо 26 өрг тоглогдсон байна. Вообще 26 үетэй раундтай гэдэг юм уу те. Тийм одоо тэмцээн байсан байна. За алиохан бол илт давмгай төрүүлсэн. 26 одоо өргөөс 20.5 оноо авсан байх нь шүү дээ. 20.5 оноо. Энэ бол одоо бүр амар одоо лаг амжилттай. За 2 дугаар байранд орсон одоо Ефим Боголюбов гэж хүн болохоор 15 оноо авсан байхгүй. Эхний байранд орсон 20.5 оноо авна тий. Одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Хожих юм бол 1 оноо, тэнцэх юм бол 0.5 оноо, хожих юм бол оноо байхгүй 0 гэ тий. Тэгэхээр ингэж одоо оноог нь тоолж авсаар хагаад 26 өргөөс бол алиохан бол 20.5 оноо гэдэг маань бол илт давмгай. 2 дугаар байранд орсон хүн нь болохоор 15 оноотой. 3 дугаар байранд орсон Немцович болохоор 14 оноотой тий. Гэд маань болохоор бусдаасаа бүр илт одоо давмгай хоцсон тийм одоо тэмцээн байна гэсэн үг. За ийм хөө мэдээлэл байна тухайн өргийн талаар бол. За би бас та бүхэндээ бас юу ачи? Ерөнхийдөө өнөөдрийн одоо энэ тоглолтод одоо өргөдөр байх энэ алиохан Флор гэж хоёр хүн болохоор хоорондоо яг одоо маш их өрсөлдөг байсан хүн юм байгаа. Тэгээ Флор бол ялангуяа Сала Флор бол алиохны хамгийн том өрсөлдөгчтэй нэг байсан. Тэгтээ яг хоо энэ хоёр маань хоорондоо 10 үед тоглосон байдаг байхгүй юу? 12 тоглосон байдаг хаа. Тэгтээ бол Флор нэг ч хожиж байгаагүй алиохныг. Тий. Тэгэхээр алиохан бол одоо Флорыг бол бас үнэхээр одоо бас хождог тий. Флороос бол илүү бас байсан байна гэж бодох үед. За Сала Флор гэж энэ одоо гайхамшигтай шатчнаар дараа бас хэдэн факт танаас хэлж бас бодож байна. За нэгдүгürt нь болохоор энэ маань болохоор мэдээж алиохны хамгийн хүчтэй өрсөлдөгчний нэг байсан. За хоёрдугаар болохоор 1900 оны хагаст тий FIDE буюу дэлхийн шатрын холбооноос бол 27 одоо хүндлэх их мастер цол өгсөн байдгийн нэг нь бол Сала Флор байнамаа гэсэн үг тий. За тэгэхээр Сала Флор мань анхны 27-гийн нэг бол байх нь байна. За дахиад бас мэдээлэх юм бол 1930-ад онд болохоор Чехословакийн одоо үндэсний одоо од байсан Сала Флор бол. Сала Флорын нэртэй болохоор тамхи, сүрчиг, одоо улавч гэх мэтсэнд бол байдаг байсан байгаа. Чехословак те Сала Флор гэсэн нэртэй те тамхи, те сүрчиг мөрчиг энэ төр байсан байгаа байхгүй. За тэгээ Сала Флорын хувьд болохоор бас амьдрал нь бол яг хүүхд наснасаа жоохон юм гинэлтэй. Нэгдүгээр дайны үед бол аав ээжээ алдаад тэгээд өөрийнхөө бас одоо дүүтэйгээ цугцээ Чехословак руу бол тийм одоо дөрвж очисон байдаг Чехословак руу. За тэгээд тухайн үед Чехословакийн иргэн болоод байжгаад тэгээд тухайн үед мэдээж багасаа тийм одоо шатрын авьяастай байсан болохоор те Чехословакийн одоо хамгийн алдартай хүмүүсийн нэг болж хувирсан тийм хүн байх нэ Сала Флор маань. За алиохан болохоор 17 жил те дэлхийн аварга цолоо хатгалсан тийм хүн байдаг. За нэг тийм одоо онцлогтой тийм факт байдаг. Тэрний юу юм бэхээр алиохан болохоор аврах чигээрээ нас орсон байгаа. Аврах чигээрээ нас орсон.
Нэгс нь алиах нэг амьд байх үед өөрөөс нь болохоор дэлхийн авраг цолын яг дундуур нь болохоор Макс Эйв гэж тэ тухайн дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч байсан математикч Макс Эйв бол дундуур нь болохоор алиахны хожид дэлхийн авраг болсон. Гэвч одоо алиахан бол буцаад 37 онд бол ахаад Макс Эйвтэй тоглоод буцаад өөрийнх нь дэлхийн аврагын цолыг бол өөр буцаага авсан байдаг. Тэгээд насан эслэх хүртлээр болохоор алиахан болох дэлхийн авраг байсан байгаа. Тэгээ ямарсаа алиахан болох дэлхийн авраг чигээрээ бол нас барсан гэдгээрээ бол түүхэндээ бас нэг тийм сонирхолтой факттэй баримт болж одоо үлдсэн байдаг бахнэ. За тэгээд алиахны талаар бол өнгөрсөн одоо дугаар өмнөх дугаар дээр бас нэг ярьжсэн шүү дээ. Орсын цагаан цас гэдэг юм. Орсын цагаан цас те кино байдаг гэдэг нэг ярьсан те. Алиахны тухай кино байдаг гэдэг. Тэнд дээр болохоор маш олон тийм нэмцүүдтэй те 32 одоо нэмцтэй те офицертай бол тоглосон гэж одоо ярьжсэн те. Тэрийг одоо ингээд судаад үзсэн чинь яг бодит амьдрал дээр Америк нэгдсэн улсын Чикаго хотод те 1933 онд бас 32 хүнтэй бол өргө харалгүйгээр тоглож байсан юм байт юм бэл. Нэгэн зэрэг. Тэгээ энэ бол одоо бүр амар одоо тогтол бүр гайхалтай. Тий, тогтол гайхалтай. 32 өргийг одоо ингэ цээжил дотроо ингэж бодож тоглосон байгаа байхгүй. Байж боломгүй зүйл байгаа юм. Тэгэхээр амар гайхамшигтай амжилт. Би бол энийг одоо бас анх одоо уншчаад бүр ингэ алмайрлаа. Үнэхээр одоо гайхалтай, тий. Нэг хүнтэй нэг өргийг харалгүй тоглож хэцүү шттэ. Мууж чадахгүй шттэ. 32 хүнтэй тоглоно гэдэг бол маш гайхамшигтай амжилт байна гэсэн үг тий. За иймэрхүү одоо нэг мэдээлэлүүд бол надад байна. За тэгээд одоо удахгүй өрхтөө орно. За тэгээ Агийн маань бас сая нөгөө фидэ гэсэн тэгээд дэлхийн шатрын холбооны гэж мэдээлэлсэн чинь Агийн маань сая бас мастер болсон. Тэгээд тэрэнд нь бас үсгчдийнхээ өмнөөс баяр хүргье. За баярлаа. За нэвтрүүлэг эхлэхээс өмнөөс алихныг Агийн маань хойлоо ингээд дэлхийн бүх цаг үеийн хоёрт явдаг юм агуу хүний тухай ярих гэж байгаа шүү гэж надад хэлсэн. Тэгээд маш сэтгэл хөдлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулъя. Цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани өнөөдрийн нэвтрүүлгийн боломжийг олгож ивент гэж байгаамаа. Тэгэхээр таны бяцхан урд хязгааргүй дататай дугаар бэлгэлье гэсэн байна. Хичээлийн шинжилгээ тохиолдуулан G-Mobile 18 наснаас доош насны хүүхэд бүрт зориулсан Enjoy Kids үйлчилгээний хязгааргүй дататай шинэ дугаарыг хүүхэд бүрт ингэж бэлгэлж байгаа. За хүүхдийн дугаар нь дараа төлбөрт болон урьдчилан төлбөрт гэсэн сонголтыг танд өгч байна. Тайлж багцаас сонгосон хүүхэд тухайн сарда датагаа давтан цэнгэлэх шаардлагагүйгээр хязгааргүй хүснээр ашиглах ийм боломжтой урамшууллыг 31-ний хүртэл боёо одоо өнөөдөр яг сүүлийн өдөр нь болж таарлаа. Та бүх маань хэрвээ авч амжаагүй байгаа бол яг одоо бас авахд оройтойг байна. Тэгээд дараа төлбөрт нь болохоор дугаараа 3 сарын турш сарын суурь хурамжаас 40% хөнгөлж байна. За дараа төлбөрт Enjoy Kids нь 3 ГБ сүлжээндээ хязгааргүй яриа, бусад сүлжээнд 30 минут нь 5,000 төгрөг. За 8 ГБ нь сүлжээндээ хязгааргүй яриа, бусад сүлжээнд 80 минут нь 8,000 төгрөг гэсэн. За урьдчилан төлбөрт нөхцлөр дугаар авах юм бол 30 хоногтой хязгааргүй дататай дугаараа тэг төгрөгөөр авах юм байна. Тэгэхээр та бүхэн ямар ч төлбөр төлөхгүйгээр одоо юм дататай дугаараа авах боломжтой. Урьдчилан төлбөрт Enjoy Kids багц 3 ГБ нь 501 30 хоног нь 5,000 төгрөг. За 8 ГБ нь 501 30 хоног 8,000 төгрөг. За тэгээд энэ бичлэг нь байна. Мөн таны хүүхэд багцад дагалдах 3 ГБ 8 ГБ 15 ГБ одоо дууссан ч гэсэн 1 мегабайтын хурдаар бол датагаа хязгааргүй ашиглах боломжтой. За энэ нь бол одоо хичээл номоо хийх, хүн амьтантай харилцах те интернет очинд ер нь бол одоо чөлөөтэй ашиглах юм хурд юм байлээ. Тэгэхээр та яг одоо My G-Mobile аппликейшнаас юм уу эсвэл G-Mobile Gaming гэсэн вебсайтаас шууд авах боломжтой байна. Тэгээд урамшуулал 8 дугаар сарын 15-наас эхэлсэн. Тэгээд өнөөдөр дуусч байна. Холбогдох хугацааны дугаар нь 98 10 36 36 G-Mobile-ийн хэрэглэгч бол 36 36 гэсэн дугаараас дэлгэрүүлэх боломжтой. Тэгээд боломжийг атгаад аваарэ гэж та бүхнээсээ өсөж байна. Ивент тэтгэгчтэй баярлалаа. За баярлалаа. За энэ сайхан боломжийг бас ингээд маш олон хүүхэд багчуудад одоо олгосон те. G-Mobile-ийн хамт олондоо бас маш их баярлалаа. За бүгд өөртөө орох уу? За тэгье. За окей. За өнөөдөр өргөм болохоор алиохан салафлор хоёр өргөнө. За цагаан талаас бол алиохан, харт талаас болохоор салафлор. За сало гэдэг нь болохоор товчлол нэр байгаа. Соломон флор гэж хүн байгаа шүү те. За тэгээ бүгд өөртөө орё. За тэгээд өргөхийн маань болохоор хамгийн ихний нүүдэл нь болохоор бэрсний уртны хөвгөө ойлгосон байгаа. D4. За ерөөхдөө энэ нүүдэл маань болохоор бас маш сайн нүүдэл. D4 гэдэг нүүдэлтэй. За нөгөө тал нь болохоор яг өөдөөс нь тулгаад D5.
тоглосон байна. D4 D5. За бирсний өвгийн гараа явж байна. За C4 тоглосон байна. За энэ болохоор бирсний гамбит руу одоо явдарч байна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол одоо энэ хүү харын энэ D5 дээр байгаа хүү маань бол өөрөө бол маш сайн хүү. Тэгээд энэ хүүг одоо ингээд те холдуулах гад нүүж байгаа нүүдэл нь C4 нүүдэл байна гэсэн үг. За ерөнхийдөө энэ буудлуудаар байгаа тохиолдол голын дөрвөн буудлын дээр те байгаа тохиолдол хүнүүд маань өөрөө маш сайн байдаг гэж одоо бид бол мэднэ тийм ээ. Тэгээ энэ одоо харын энэ сайн хүүг нь болохоор цагааны C4 хүүгээр бол холдуулах гэж одоо орж байна гэсэн үг. За тэгээ ихэвчлэн бол одоо ер нь хүмүүс яаж нүүдэг вэ гэхээр энэ хүүгээ алдахгүй тулд ингэж нүүдэг. E6 гэж те. За хэрвээ ингэж идэх юм бол ингэ идэх ч юм уу те. Энэ хүүгээ одоо энэ хөлгийн голд бол байлгах сонирхол их байна гэсэн үг шүү дээ. За тэгээд тухайн өргөдөр болохоор яаж тоглосон бэ гэхээр энэ хүүг нийцсэн байна. За энэ болохоор бирсний гамбитыг хүлээн авсан хувилбар байна. Queen's Gambit accepted гэж хувилбар байна. За энэ маань өөрөө ингэдэм онолтой. Бас тийм айхтарс буруу нүүдэл бол биш байгаа гэсэн үг шүүн дээр. За ингэ нөгөөт болохоор Алиохан мастер болохоор мөр F3 нүүсэн байна. За нөгөөт нь болохоор мөр F6 нүүсэн байна. Тэнгүүд болохоор E3. За энэ хүүгээ одоо ингэдэм одоо альтернатив өгсөн хүүгээ бол одоо буцаагаад авах боломжтой болж байна гэсэн үг тийм ээ. За тэгээд Сала Флор энэ хүүг бол хамгаалах ордлого бол хийхгүй байна. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү маягаар ч юм уу те хүүгээ хамгаалаад бол тоглодог. За тийг шаардлага нэгд би бол айл энэ хүүг идсэн болохоор миний хүүг буцаагаад авахд бол асуудал байхгүй л гэж үзсэн юм шиг байна. Е6 тоглосон байна. За тэгээд мэдээж Алиохан болохоор альтерны өгсөн хүүгээ буцаагаад авчиж байгаа. За одоо ингээ харах юм бол ингээд юм бол Алиохан мастер болохоор энэ хоёр хүү Е3 Егийн дэгийн энэ хоёр хүү маань хоёлаа ингээ өлгдөр байна. Тэгэхээр бол одоо ерөнхийдөө бол хөлгийн голд байна. Хөлгийн төвд бол Алиохан мастер бол арай илүү байна гэж харж болно. За тэгвэл бол тийм бод өргөн үнэлгээгээр бол одоо яг одоогийн байдлаар бол аль нэг тал нь бол амар илүү гэсэн юм байхгүй. Яг л цагаан тэнцүү байралтай байна. За одоо эндээс болохоор бас яг тийм одоо онол явж байна. C5 нүүж байна. За одоо энэ хүү довтолж штэ. Энэ хүү одоо ингэ идэх юм бол магадгүй бирс сольж магадгүй те. Тэгээ тоглож байна. За тэгээ энэ хүүг одоо ингэ идэх гэж бол ярахгүй. Эхлээд сэлгээгээ гэнэ гэсэн үг. Хэрвээ одоо энэ дээр энэ хүүг идээд ингээ бирс сольчих юм бол цагаан талд бол ашиггүй. Одоо ингэж идээд ноён хөдөлчихнө. Ноён хөдөлнө гэдэг нь болохоор сэлгээ ээж чадахгүй болно гэсэн үг тийм. Тэгэхээр одоо ирэхэд энэ хувилбарыг бол мэдээж одоо сонгохгүй л дээ. Тэмдээс яах вэхээр сэлгээ нэ гэсэн үг. За сэлгээ хийсэн байна. За сэлгээ хийнгүүт нөгөө тал нь болохоор морь C6 нүртэй болсон байна. За тэгвэл болохоор бирс E2 тоглосон байна. За энэ дэр бас нэг юм онол байдаг. Яг энэ байрал дээр болохоор А3 гэж тоглодог бас онол байдаг. А3 гэж нүүснээр болох морины энэ хөлийг хааж өгч байгаа нүүдэл юм аа гэсэн үг. За нөгөө талаас бас магадгүй А6 гэж тоглож магадгүй. Тэр тэгснээр болохоор энэ хөлийг хааж өгч байгаа тийм. Цагаан тэмээний хөлийг хааж өгч байна. За тэнгууд одоо энэ дээр болохоор ингэ идчихэж болдог. За одоо идэхэд бол асуудалгүй. Одоо ингээд бирс солиход бол ингээд нэг гэсэн үг тийм. Нэгэнт одоо цагаан тал маань бол сэлгээ хийцэн учраас асуудал байхгүй гэсэн үг. За одоо мэдээж одоо хар талд нөгөө алдагдсан хүүгээ буцаагаад авлаа. Тэнгууд довтлоо B4. За B4-г болохоор харын тэмээгээ E7 руу буцааж болно. Тэнгууд болохоор тэмээ B2. За ингэснээр энэ одоо урт шугамыг бол ингээд авч байна. За тэнгууд нөгөө тал нь бол нэн даруй сэлгээх хэрэгтэй байгаа. За сэлгээ нэгдэм болохоор ноёны аюулгүй байдлыг хангаж байгаа бол өөрөө маш сайн нүүдэл байдаг. За яг иймэрхүү байрал дээр бол ихвчлэн бол энэ одоо морь те энэ B1 дээр байгаа морийг хаана тавих вэ? Хаана хөллүүлэх вэ гэсэн асуулт байдаг. Тэг яг хамгийн зөв одоо хөллөгөө бол ингэж одоо хөллөдөг хөллөгөө байгаа юм. Ингэснээр ингэдэм хоёр морийн хооронд холбоод авчиж байгаа хөллөгөө юм байгаа юм. Хэрвээ ингэж одоо хөллүүлэх юм бол энэнийхээ шугамыг хаачиж байгаа. Тэмээний шугамаа бол хаачдаг гэсэн үг. Би тэргийг хаачлаагаа сая бодсон чинь. Тэмээг хааснаас тэргээ хаасан дээр гэж юу? Тий. Одоо ингэж одоо хөллүүлнэ гэсэн үг. Энэ хамгийн сайн. Холбогдох нь чухал гэсэн үг. За ингээд нөгөөд болохоор нөгөө тал нь ингэж нөөж болно. B5. За тэнгууд болохоор цагаан тэмээгээ E2 руу буцаагаад аваадч болно. Тэнгууд нөгөө тал нь цагаан тэмээгээ B7 дээр тавилаа. За тэнгууд болохоор морь B3 ч юм уу те. Энэ дараа ийшээ орох зорилготой ч юм уу. Энэ дараа ийшээ орохоос өмнө эхлээд ингэж нүгээд дараа нь ингэж ордог ч юм уу те. Тэрхүү маягаар ингээд гой логиктойгоор ингээд хөллөгөөгөө бол хийнэ гэсэн үг байхгүй. За иймэрхүү маягаар үргэлжлэл байж болно. За тэгээ бүгдээрээ буцчээ. За тэгээ яг энэ байрал дээр болохоор сүүлийн нүүдэл хомоор ингэж нүүж орчихсон байгаа те. Тэгвэл бирс нь ингэж орчихсон байна E2 дээр. За бирс E2 гэдэг тоглонгот нөгөө тал нь
А6-д болсон байгаа. За уучлаарай. За тэнгууд болохоор ингэж нөөсөн байгаа. Рүүх D1 гэсэн байгаа. Тэрэг D1. За тэнгууд нөгөө тал нь болохоор B5 гэж довтолж байна. За B5 гээд довтлонгууд одоо энэ дээр болохоор intermittent move гэдэг нэг энэ өмнөхөн утгаар дээр явжсан те. Завсрын нүүдэл гэдэг те. За завсрын нүүдэл хийсэн байгаа. За тэр нүүдэл нь ямар нүүдэл юм бэ гэхээр энэ хүүгээр энэ хүүг идсэн гэсэн үг. Одоо ингэж идэж чадахгүй. Одоо ингэ идэх юм бол бэрсэн идэх гэсэн үг те. За тиймээс яг энэ дээр болохоор шууд одоо ингэж юм одоо холдуулгүйгээр тэ ингэж холдуулгүйгээр хэрвээ шууд холдуулах юм бол магадгүй бараг ашиггүй. Ингээ нөөчих юм бол хүү ингэж орж ирээд бага энэ барьчин бодын барьчин гэсэн үг. Тэгэхээр яг тэглгүүгээр энэ хүүг идэж давхар бэрс рүү давталж байна. Маш сайн нүүдэл байна. За бэрс мэдээж холдож таарна. За бэрс холдонгууд болохоор тэмээдийг гурав нүүж байгаа. За окей, одоохондоо бол бүх зүйл окей. За хар тал нь бол одоо сэлгээ хийж амжаагүй байгаад байгаа. Сэлгээ хийх ёстой. За хийхэд болохоор энэ одоо хар тэмээг бол гарганаа. За мэдээж энэ хүү одоо ингээд байж байгаа юм чи хүү гидээд болох гарсан бол хамаагүй дээр. За энэ тохиолдолд яг энэ одоо байрал дээр бол өвчтөн бол ингэж А4 гэж задалдаг. А4. За А4 гэд задлангууд хажуугаар нь ингэж нүүсэн байгаа юм. Хэрвээ ингэж иддэг бас онол байна. Ингээд идэх юм бол ингэж идэх гэсэн үг те. За тэгснээр бол яг айл нэг тал нь бол амар илүү гэсэн юм байхгүй. Яг айлхан тэнцүү байралтай байна. За гэвч болохоор салаа фларма энэ хоёр хүүгээ хоёуланг нь одоо хадгалах тийм одоо зорилго тавьсан байна. Тэр нь болохоор B4 нүүсэн байна. За энэ араас болохоор ингэж орж ирж штэ. А5 нүгээд энэ хоёр өмнө хоорондоо холбоотой маш сайн одоо бүтц үүснэ гэсэн үг. За тэгэхээр одоо ерөнхийдөө бол тоглолтын ихэнх үе яваад байгаа. Гарааны үе бол яваад байгаа учраас мор BD2 гэж нүүж байна. Энэ боднуудаа хөдөлгөх шаардлага байгаад байгаа. За нөгөө тал нь бас сэлгээ хийсэн. За тэгвэл болохоор мор B3 гэж харын тэмээр бол товтолж байна. За шатарт бас нэг чухал ойлголт байдаг. Тэр нь болохоор forced move одоо айлуулах хийвэл сайн гэдэг. За forced move гэдэг нь болохоор хүчилсэн нүүдэл гэх юм ба та. Тэ нэгсэндээ нэг нүүдэл хийнгүүт нөгөө тал нь ямар нэг нүүдэл хийхээс өөр аргагүй одоо болох тэр нүүдлийг болохоор forced move гэдэг. За жишээ нь болохоор нөгөө талаа бол шалж болно. Шалах юм бол одоо шинэ ноён бол ямар нэг нүүдэл хийхээс аргагүй болно гэсэн үг тийм. Нэг бол хоолтон, нэг бол урдуур нь хүүгээ хаана. Яг тийм одоо өргийн одоо төрснүүдийн байрлал бол ямар нэг хэмжээг одоо өөрчлөлтөнд орно гэсэн үг. Тэгэхээр шалаа бол нэг төрлийн бол хүчилсэн нүүдэл. Хоёрт нь болохоор идэх үйдэг. Нөгөө талын ямар нэг зүйлийг очиж идэх. Идэх юм бол мэдээж нөгөө тал нь юм идүүлсэн юм чинь буцаагаад нүүн те. Ингээд нүхээс аргагүй. Одоо би зүгээр ингээд H3 нүүх юм бол нөгөө тал нь заавал те энд тохируулж бол ямар нэгэн нүүдэл бол заавал хийгээд байх албагүй шүү дээ. Өөрөө хөгжүүлтэйг л явчихна гэсэн үг. Тэгвэл морь ингэж B3 гээд ийшээ давтлах юм бол одоо харын тэмээ рүү ингээд давтлаад байгаа. Тэмээ маань өөрөө хамгаалтгүй байгаа болохоор заавал нүүрж таарна. Тэгээ нүүдлийг болохоор алиохон бол сонгож хийсэн байна. За тэгэхээр хаашаа нүүсэн бэ гэхээр Едл руу буцсан байна. За энэний оронд те бас хаашаа юу яаж нүүж болох вэ гэхээр тийм ээ А7 гэсэн нүүдэл бас байж болно. Ингэж нөх нь баг арай илүү ашигтай. Яг нь шугамаа ингээд холоос хараад байж хана хамаагүй дээр. Энэ дээр болохоор ингэж нүүх юм бол жоохон тийм идэх муутай гэх юм уу те. Ямар нэг байдлаар одоо айлын ноён руу товтолсон тийм байхгүй гэсэн үг. Тэгэхээр уг нь бол одоо шинэ одоо энийг ийшээ ингэж нүүсэн бол хамаагүй илүү дээр нүүдэл гэсэн үг. За ингээд нүүх юм бол цаашаас ямар хувилбар явуулахыг бүгдээ харчээ. Харын тимээгээ D2 дээр гаргана. За ерөөхдөө одоо ингээд хөгжүүл тгээгүй нэг бод үлдсэн байгаа нь энэ байгаа даа. C1 дээр байгаа харын тимээ байгаа. Энийг болохоор ийшээ гарч ирнэ. D2 руу. За түнгүүд болохоор нөгөө талд болохоор E5 нүүж болж байгаа. За энэ нүүдлийн гол зорилго дахиж нэг нүгээд ацлах юм зорилготой нүүж байна гэсэн. За тэгэхээр нэг тийм хүн зүгээр сууж агаад аслуулахгүй. Гэтэ айлын талаас энэ нүүдэл маань өөрөөс forced move хүчилсэн нүүдэл байгаа юм шүү дээ. Аль болох ийм хүчилсэн нүүдлүүдийг л хийж явах юм бол нөгөө тал нь ямар нэг байдлаар те нүүгээд нөгөө талын байрлал нь ямар нэг хэмжээгээр муудаад те нөгөө талаар тэр довтолж байгаа тал нь бол илүү ашигтай байдаг гэсэн үг. Одоо ингээд нүнгүүт болохоор тийм алиохон мастер одоо энэ морь тэмээ хоёр маань зүг зүгээр сайхан ингээд байжсан бол одоо бол нүүхээс аргагүй болчихж байгаа юм. Морь ингэж нүүсэн байгаа. Нүүсэн байгаа. Энд хувилбар явж байгаа. Ингэж нүүн гэсэн үг те. Ингээд нүүн. За
За ингээд нүнгөт болохоор нөгөө тал нь бас нөгөө нэг нүүдэл хийж болно. Е4-гээд довч болно. Тийм үйл болохоор морь идлээ. За тэгээ ингэнгүүт болохоор одоо айлын тал болохоор энэ морийг бол идэж болно. Идэхгүй бас сонголт байгаа. Морь G4 гэж. За энэ нүүдлийн маань гол зорилго болохоор бэрстэйгээ хамжиж байгаа энэ буудлын руу давталж байна. Тийм багаз. За энэ буудлыг одоо ямар нэг хэмжээг хаахгүй болохгүй. Тэгэхээр морь ингэж нүүж байгаа нь өөрөө бас forced move байна. Энэ морийг идчих чадахгүй яг тэ ардаа хамгаалт тэмээний хамгаалттай байгаа. Тиймээс ингэж нүүж болно. Морь G3. За морь G3 гингүүт одоо яг ийм морь те яг айлын талд ороод ирсэн ч юм уу ийм морь гинэ. Морь болохоор маш хүчтэй байдаг. Энэ морийг одоо холдуулахад бол аюу хэцүү. Ер нь бол ингээд нэг салж өгдөггүй нэг нойта хамуу гэдэг үлээ. Нойта хамуу шиг гэдэг. Одоо энэ дээр ингээд F5 аваад ирнэ. Энэ морийг бол явах яахгүй, хөдлөхгүй. За H3 нүүлээ. За H3 нүүх юм бол нөгөө тал нь бүр энэ мориоч нүүлэх шаардлагагүй баг ингээд аваадж магадгүй F4 гээд. За морио нэгсэндээ бүр хаяад. За ингээд нүүж байгаа тохиол энэ байрал маань өөрөө маш эвгүй болчиход байгаа. Бэрс нь одоо ингээд шугамтай, харын тэмээ ингээд шугамтай, цагаан тэмээ шугамтай, энэ ингээд бас ингээд шугамтай, маш хүчтэй ийм байрал үүсч болно гэсэн үг байхгүй. За тэгэхээр эхлээд ингэж юу яаж болно? Дуулж болно. Дуг. За дуг гингүүд яг холжил таарна л та тийм. За тэнгүүд яг одоо ингэ идэж болно л та. Ингэ идлээ. Тэнгүүд одоо энэ морилуу луг ингээд хатчихад байгаа штэ. Морь одоо ингэж холдохгүй. Ийм хүү морь айгуу тийм ядаргаатай байдаг. Энэ морийг орж ирэхээс нь өмнө одоо H3 нүүх юм бол хамаагүй дээр ихгүй. Одоо энэ морь ингэж аваад ирнэ. Идээд. За энийг одоо тийм идэх хэцүү байх хэцүү. За энэ ийшээгээ давтлаад байгаа болохоор ингэж нүүж харна. Тэнгүүд болохоор цагаан тэмээгээрээ H3 идээд аваад ш магадгүй. Гэхдээ морийг шууд бэрсээр идэхгүй юм энэ дээр бол. За бэрсээр идэж болохгүй байгаа даа. Яг тэр нөх морийг ингээ хамгаалцсан байгаа даа. Тэр морийг болохоор идэж болох чадахгүй гэсэн үг те. Ингээ шаг болох юм шүү. Тий яг үнэ. Тэгээ ингээд одоо жишээ нь нүүч магадгүй. За энэ морийг идээд ингээд цаашаас хуулбар өрнж болно. За хэрэв морийг идэхгүйгээр нүүл та одоо шинэ ингээд идэл та те. Ингээд идэх юм бол одоо өргийн байрлалын үнэлгээ болохоор хасах 1.5 болчихж байгаа юм. Хар тал нь илүү болоод явчих гэсэн. За ингээд нүүх юм бол нөгөө тал нь ингэж нүүж магадгүй шууд бэрс рүү давтлаад. За одоо бэрс хайчих уу? Бэрсэнд бол нэг хонц нүүдэл байхгүй ч байгаа. Ийшээ орж чадахгүй. За ийшээ нэг орж болох юм те. За ийшээ нэг орж болох юм. Ийшээ орж болох юм гэх мэтчлэн бол нүүлүүтэй юм. За яг нэг ингэсгээ нүүлээгээ бодъё те. Бэрс H5 гээд нүүлээгээд бодох юм бол морь E5 гээд оодч болно. За энэ одоо морь ягаад аваад ирв энэ морийг идчихэл та гэд идчихэл та те. Тэнгүүл болохоор морь G4 гээд нэгэд гэд дуг явчихна гэсэн үг. За ийшээ холдох шаардлага бол байна. Тэнгүүл болохоор бэрс B7 гээд бас шаг. За морь одоо E4 гээд одоо ийшээ орж ирлээ. Одоо энэ өөр нүүдэл байхгүй. Одоо ноён төл өөр нүүдэл байхгүй. Ямар ч нүүдэл байхгүй. За морь ингэж орж ирэх юм бол бэрс нь ингээд шагч юм. Ингээд болохоор хар тал нь бол хамаагүй илүү болчих юм одоо боломжтой гэсэн үг байхгүй. За тэгээ бүгдээрээ буцчихъя. За саяны болохоор тийм бол хувилбар байсан байгаа. За энэ дээр. За тэгэхээр саяны хувилбар яагаад үүссэн бэ гэхээр харын талууд ингэж нүүсэн гэж ярьсан те. Уг нь ингэж нүүсэн бол те яг саяны хувилбар үүсэх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нүүдэл нь хэлэл. Ингэж нүүж яхад нь хоёр хүүг ингэж дарж нүгээд яг энэ үр дүнгээ одоо хизээч өхийн те гэсэн шүү юм бас бодогдчихсэн чинь бас болдго юм бэ. Тийм болж байна те. Яг үнэ. Тэгэхээр энэ нүүдэл нь өөрөө бол хамаагүй илүү хүчтэй нүүдэл байсан байх шин. Тэгэхээр ер нь бол бид нар бол ингэж шатар тоглож явах үедээ бол те тэмээг бол аль болох ноён руу ингэж чиглүүлж холоос ингэж одоо харж ах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Инх юм бол маш сайн байдаг. Тэг ялангуяа шугамтай тэмээ бол маш эвгүй, маш хүчтэй. Ер нь яг ийм байрлал үүсгэхэд бол ер нь бол мастерууд бол их хөвчлэн бол яг ингээд одоо холоос харах юм бол ингэж нөтдөг. Шугамнаас нь гарч тэ ирээдүйд ямар нэгэн байдлаар энэ хоёр хүүгчсэн бас ингэ задлаад ороод ирэх болцоотой байдаг учраас ингэж нөтдөх байхгүй. За яг үнэ тийм алсын хараа гэдэг чигтэй. За тэгээд тухайн үрдүүлгээс салавлаар бол жоохон идэвхгүй нүүдэл буюу тэмээгээ E7 дээр тавьсан байна. За ингэ нөөсчин болохоор E4 нөөсөн байна. За E4 нүү гэдэг нь болохоор дараагийн нүүдэл нь бол ингэж нөх зорилготой гэсэн үг. Морило хатгах гэсэн үг тийм. За тэгвэл болохоор морь ингэж нөөсөн.
морь дийдлээ. За морины энэ одоо маневр бол буцаад ийшээ орж ирэх зорилготой. Нэгсэн хүү эсвэл ахаад нүүх үед болохоор морь идэх гэсэн үг те. Морь идэт одоо яг энэ бодол Е5 гэсэн бодлыг бол одоогийн байдлаар зөвхөн морь л хамгаалж байгаа гэсэн үг. Иймэрхүү одоо зорилготой. Тиймээс одоо энэ хүүг ингэж нөөж бол чадахгүй гэсэн үг. За окей. Харын тимээг Е3 дээр тавилаа. За тэнгуут болохоор морь Е5 тоглолоо. За одоо энэ морьтой бол ингэж хэрэлдэж байна. За одоо яах юм те? Солилцох юм уу яах юм те? Сонголтоо хий гэж байна те. За тэгээд болохоор алихан бол за идчихье. За морь идсэн. За ингээд сонголтуудаа хийж байна те. За тэнгуут болохоор ингэж нөсөн байгаа. За бирс рүү давталж байна. За бирс рүү давтлангуудаа бирс болохоор мэдээж одоо энэ давталганоос бол бултах шаардлагатай. За хойш орсон байна. За тэнгуут болохоор ингэсэн байна. Харын тимээгээс Е5 дээр тавиад хоёр тимээг хэрэлдүүлж байна. За нөгөө тал нийцсэн, морь идсэн. Тэнгуут болохоор бирс B6. За бирс одоо энэ бодлоор байснаас энэ бодлоор байсан хамаагүй илүү идэвхтэй. Бас их ноён руу ингэж чиглэлсэн байгаас тийм. За тийм байна. За тэнгуут болохоор бирс H5 тоглосон. За энэ нүүдлийн гол зорилго бол магадгүй одоо шинэ ингэж нүгээд морь холдонгууд энэ хүүгээ нүгээд ч юм уу те. Энэ шугам дээр ингэж одоо энэ хоёр хүчээр товтлогоо өгөх гол зорилготой байж магадгүй. Та тэгтээ сайн мэдэхгүй те. За ингэ нүүсэн. Тэгсэн чинь болохоор морь ингэж нүүсэн. Дидлээ. За морь дидлээ гэдэг нь энэ морин дээр бас ачаал өгж байна. Хоёр хүчээр. За одоогийн байдлаар бол ингэ хоёр хүчээр хамгаалсан байгаа болохоор аюул бол байхгүй байна. За ингэ нүүсэн болохоор ингэ алихийн мастер болохоор тимээгээ Е2 дээр тавьсан байгаа. За одоо бүгд нэг нүүдлийг бас харъя л та тий. Одоо энэ дэр зүгээр ингэж нүүж болохгүй байсан уу шүү дээ. Ингээд нүгээд одоо энэ хоёр хүчээр тий энэ шугам дээр ингэж мад их занал нэг нүүдлийн мад хийх одоо занал хийж болохгүй байсан уу гэдэг. За ингэх юм бол одоо нэг одоо маш том одоо аюултай байгаа. Одоо энэ хүү одоо энд байх үед тий хоёр хүчээр бол морио бол хамгаалжсэн байгаа. А ингээд аваад ирэх юм бол одоо нэг хамгаалалт нь бол ингээд гарчиж байгаа. Нэг хамгаалтыг одоо хүүн таглаад одоо бол энэ хүүг болохоор хоёр хүчээр идэх боломжтой болно гэсэн үг байхгүй. За тэгээд болохоор нөгөө тал нь бол тийм амархан тийм мадлуулахгүй. Одоо энэ дэр хэрвээ ингээд Е5 аваад ирэх юм бол ингээд шугам хаач. Ямар ч асуудал байхгүй гэсэн үг байхгүй. Яг энэ дэс явах цаашаа хөлбөр бол явхад бол явж болно. Морь ингээд идлээ, бирс рүү давтлаа. За тийм үед болохоор морин идлээ. Тийм бол бирсний H6 дээр орж ирлээ гэсэн үг. За бирс H6 дээр ороод ирэнгүүт харын тимээгээр энэ хүүг идэнэ. А4-ийн хүүг идлээ. За тэг хүүг одоо идээд орж ирж байна. За тэнгуут одоо ингэж тоглож болно. За байж байгаа ингэж тоглохгүй юм биш үү. А4-ийн хүүг идлээ. Тимээгийн маань тэргийн маань идэх. Тийм байна. За ийшээ ингээд холдуулдаг ч юм уу те. Иймэрхүү маягаар бол ингээд тоглож болно. Ингэснээрээ бол ингээд өрг маань бол ингээд хэвийн үргэлжлэх болцоотой болж ирнэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ нүүдэл хийгдээд бол бас тийм ашигтай биш байх нэ. Яг тийм Агийн хүүгээ бас алдна гэсэн үг те. За тиймээс хойшоо ингээд ухраад нүүсэн байгаа. Ямар ч сан одоо ингээд морины хамгаалт бол стил бол ингээд байсаар л байна. За ингээд нүгдлохоо нөгөөдөл нь болохоор ингэж нүүсэн. G6. За G6 гээд нөнгөт болохоор одоо мэдээж бирс рүү хатгаж байгаа учраас бирсээ олдсон байна. Бирс G5. За окей. За бирс G5 гингүүт болохоор нөгөө тал нь моридсан ингэж материалэр хийсэн байгаа. За тэнгүүт болохоор одоо энэ дээр болохоор нөгөө тал нь А5 нүүж байгаа юм. За одоо энэ дээр болохоор алиухан бол ингээд ер нь одоо ингээд нөгөө талын ноёны уртлын хүний бүтц мэлэн муудсан учраас одоо ийшээгээ довтлно. За яаж довтлох вэ гэхээр H4 гэж довтлно. Эний дараа H5 гэж харж байна гэсэн үг байхгүй. За иймэрхүү маягаар довтлогоо өрнүүлэх гээд H4 нүүж байна гэсэн үг. За хоёулаа хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. Тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа манай од бондрын маань хөтлөгч Атлас нэвтрүүлгийн хөтлөгч спортын тайлбарлагч Батцаагийн маань одоо хувийн дэлгүүр байгаа гэж. Тэгээд нөгөө спортын хувцсыг нэг Америкаас оруулж ирдэг, Америк Англиас оруулж ирдэг. Заяа спорт job гэдэг байдгийн. Одоо манай одоо байнгын үйлчлүүлэгч нар болон спорт сонирхдаг хүмүүс бол нэг сайн мэдчих хэвээр. Тэгээд саяхан бас нүүгээд байршлаа солиод нисдэг машины замын эсрэг талын энэ маргад төвгөд байт юм бэлээ. Тэн дээр Заяа спорт job гэдэг одоо бичиг хаяг нь бол шууд харагданаа. За тэгээд эднийд бол одоо
өдөр тутмын гутал хувцас хэрэглүүд витамин одоо зэрэг юм хамгийн хямд үнээр та бүхэндээ санал болгож чаддгаараа маш онцлогтой. Бүр яаж чадж байна гэж бодмоор тэгээд өөрөө бас тэрийг яг тайлбарлаж ийлээ л те. Одоо нөгөө яг жинхэнэ одоо том хямдралууд бас тэнд болдог. Тэгээд өөрөө бас яг өөрөө очиж авдаг. Тэгээд худалдаж авч байгаа хүмүүстээ бас аюу гой зөвлөд чи юунд өмсөх юм бэ? Фитнестэй өмсөх юм уу те? Алхах гэж байгаа юм уу? Тэ альтргай гулгаатай үед гадуур өмсөх юм уу гэх зэрэгээр ингээ гой мэдээллүүдийг өгөөд авдаг учраас айгуу гоё юм үнцэнтэй. Тэгээд нөгөө брендинг хувцас гэдэг чинь нөгөө амархан бөөсрүүд байхгүй. Тэгээд айгуу олон жил өмсчгөөрөө нөгөө байгаль дэлхийдээ ч гэсэн одоо тэг хэрэгтэй тустай юм одоо фаст хэрэглэл биш учраас за тэгээд эднийд бол яг дэлхийн хамгийн алдартай шилдэг брэндүүдийн хувцснууд орж ирдгээд манайхны сайн мэддэг Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face, Sorel гэдэг одоо ингээ гутлнуудын дүрсэн баг нүдэнд харагдаж байна. Тэгээд бас өвлийн энэ цаг үе та бүхэн эднийд очиод бас өвлийнхөө гутлыг бас аваарай. Тэгээд спортын гоё гутлуудыг бас аягаараа заяатай холбогдоод бас очиод авах боломжтой. Тэгээд фэйсбүүкээр нь бас орчхоор их амар байдаг. Заяа спорт шоп гэх латинаар бичээд дагаад аваарай. Холбогдох хувцсны дугаар нь 88 тэгтэг 91 92 гэсэн байна. Тэгээд танин мэдхгүй шинжлэх ухааныг дэмждэг Заяа спорт шопто заяатаа бас их баярлалаа. Тэгээд эднийгээр та бүхэн манаас өргөн үйлчлүүлээрэй. За баярлалаа Заяа. За тэгээд ерөөдөө сайн готлоо хувцас нэг л авчихвал юм бол бас тийм олон жил өмсөх болцоод байна шүү дээ. За тэгэхээр бас манайхаа тийм одоо идэвхтэй бас очиж үйлчлүүлээрэй тий. Хамгийн гол оригинал брендинг хувцснууд хэрэглэлүүдийг тий. За бас уудаг амин дэм витамин бас байд юм байна тий. За хүүхдтэй бас бүгдээ авч уулгаарай тий. За баярлалаа. За тэ сүүлийн нүүдэл маань гэдэг юм H4 гээд нүүсэн байгаа. Энэ нүүдлийн маань гол зорилго нь юу вэ? H4 яагаад H4 гэж нүүж байгаа вэ? За би сүүлийнхтэр алдчихлаа. Аль нүүлээ? За одоо ирэхэд ингэж нүүсэн багш. Одоо энэ байрлалаас алиохон болохоор H4 нүүсэн. За. За энэ нүүдлийн маань гол зорилго. Ноёны урдлын хүүг бол үгүй хийгээд нээв шаг болоод нүүж чадахгүй болох зорилготой байна. За маш сайн тий. За тий H4 гэж нүүсэн хүү маань бол тэгээд зогсохгүй H5 явна гэсэн үг. За H5 нөхөр энэ хүүгээр энийг бол идэж чадахгүй дахиад H6 ч явж магадгүй тий. Тэгээ магадгүй бирс иш орж ирээд ингээ маталдаг ч юм уу тий. Иймэрхүү гоё тийм одоо санаанууд бас байж болно гэсэн үг. За ямарсан маш ингээ идэвхтэй маш сайн нүүдэл хийж байна. За ингэ болохоор нөгөө тал нь болохоор цагаан тэмээгээ А6 дээр тавьж ийшээгээ давталж байна. За одоо ингээд нэг солилцоод байх нь бол нэг тийм одоо сайн нүүдлс биш. Тиймээс тэмээгээ бол F3 дээр тавьсан. Одоо харин хүүгийн уушаа нүгээд ийшээгээ давталх болцдог гэсэн үг. За ингэнгүүт болохоор нөгөө тал нь бас урдчлаад бас давталж байна. F6 гэж бирс рүү давталж байна. За тэнгуут болохоор бирс нь одоо E3 дээр тавьж байна. За бирс E3 дээр тавьдаг байгаа нь бас хүчиртэй. Яг тэр бирс нь болохоор энийг хамгаалж байгаа, энэ тэргийг хамгаалж байгаа. Ийшээ ч юм уу ингэж орчих юм бол ингэж идэж шүү дээ. Тийм шүү. Тиймээс одоо тэрийг одоо хамгаалж нүүх хэрэгтэй байгаа. За энэ буудал болохгүй тий. За энэ буудал болохгүй, энэ буудал болохоор байна. Энэ буудал болохгүй, энэ буудал болохоор байна. Тэгэхээр бирсэндүүдийг боломжтой хоёр янзын буудал байна. Энэ хоёр буудал байна гэсэн үг тий. За тэр бирсээрээ ухраад энэ тавьсан байна. За өөрийнхөө бас тийм одоо үн цэнтэй бодыг тий. Өөрийнхөө юмыг бас хамгаалж ингэж тоглож байна гэсэн үг тий. За ингэ нүлээ. Нөгөө тал нь ингэж тоглосон байна. Rookie ID8. За эдсэн шууд. За нөгөө тал нь эдсэн байгаа. За ингээд нөгөө болохоор энэ дээр болохоор алиохон мастер болохоор E5 нуусан байна. За одоо нөгөө талд бол ингээд сонголт байна шүү дээ тий. Sala floor мастер сонголт байна. Нэг бол одоо өшөө нүх, нэг бол идэхтэй. За өөрч бол нэг тийм олон янзын нүүдэл байхгүй байна. Шалаа малаа ч юм уу тий байхгүй гэж байна. За яг одоо тийм одоо өргөдөр яаж тулсан бэ гэхээр F5 нуусан байна. За одоо яг тийм одоо сүүлийн нүүдэл одоо болох гэж байна. За ингээд харна ингээд F5 нүүсийн дараа болохоор одоо алиохон мастер маань нэг нүүдэл хийгээд нөгөө тал нь буужсан байгаа. За одоо хоёлаа энийг одоо хамтдаа болох гэж үзэх уурна. За алиохон мастер яг энэ байрлал дээр нэг одоо маш лаг нүүдлийг олж хараад нүүсэн байна. Яаж нүүсэн бол? За би бол энэ тэргийг бэрсийг яамаар байна. Хатгамаар байна тэргээр. Зүгээр яг зүгээр надад ойлгохтой юм болтохгүй байна л та. Тий. За бас байж болох л юм тий. Байж болох л юм. Энэ бас муугүй нүүдэл байна. Сайн нүүдэл байна. Одоо ингэх бол ингээ бэрсний идээд бэрсийг идэхээс өөр аргагүй бол шүү дээ. Тэгээ энэ дараа одоо шинэ
Тэмээг нь Тэмээ идэх болохоор мэдээж ингэж нүүж магадгүй тий. Тэмээгээ олдуулаад ингээд бол цаашаа бас ингээд тоглолт үргэлжлэж магадгүй. За сайн нүүдэл оллоо. За гэвч алихын мастер нүүс нүүдэл биш байна. Ингэж нүүх юм бол нөгөө талынхаа бууж өгөхгүй. Тэ? Бууж өгөх шаардлага байхгүй шүү дээ. Бэрсээс олчихно. Нөгөө тэмээгээ олдуулчихно. Тэ? Бууж өгөх шаардлага байхгүй гэсэн. За нэг одоо маш сайн нүүдэл байгаа. За энийг бас манай лайв үзэж байгаа хүмүүс манаас олж чадах нь уу? Бэрс нүүс юм уу? Мэдхгүй одоо яг одоо нэг юм ал нүүсэн. Юугаа хаана яаж нүүсэн бол гэдэг л байна те. Арайш тэр хүү өршөөлгүй тий. За тийм те. Энэ хүү юу? Тийм тэргийг гэж бол яагаад ч бодохгүй байх юм. За мэдээж энийг одоо олох нь бол тийм амархан биш ээ. За. Яг тэр ингэдэм алихан мастер бол өөрөө маш удаан бодож байгаад нүүж байгаа шүү дээ. Маш олон одоо хувилбар ингэж тооцож байгаад нүүж байгаа нөтлөхгүй. Тэрийг болохоор яг бид нар ингэж хальт хараад болоход хэцүү. За хэрвээ одоо энийг ингээд юм YouTube дээр үзэж байгаа хүн байх юм бол те байх угаасаа байна л да. Та нар маань яг энэ үед нь пауз аваад зогсоогоод өөртөө олох гэж үзээрэй. Алихан мастер яг энэ одоо барилт дээс одоо нэг нүүдэл хийсэн байгаа. Яаж нүүсэн бэ гэх те. За бүгдээ пауз аваад олох гэж үзээрэй. Хэрвээ тийм олсон хүн байх юм бол үнэхээр мундаг байна, сайн байна. Таны бол шатрын ур шатар үнэхээр сайн юм аа гэсэн үг. За яаж нүүсэн бэ гэхээр ингэж нүүсэн байгаа. Тэр гэсэн юм. За энэ нүүдэл хийгээд нөгөө тал нь болохоор бууж өгсөн байна. За яагаад буугах ч вэ те? Айгуу тийм одоо сан. За бүгдээс байрлалыг харъя л гэдэг бол. За одоо энэ дэр ингээд юм одоо бас нэлээд одоо хідэн солилцоонуудаас явуулж болохоор харагдаж байна. За жишээ нь энэ солилцоо явуулж болохоор байна. Ингээ явах юм бол ингэ чинь хар тал нь болохоор юугаа алдна? Бэрсээ алдна. Хамгийн чухал бодоо алдна. Тэгэхээр энэ биш байна. За ийм нүүдэл ажиллах уу? Бас болохгүй. Бас бэрсээ алдна. За энэ сайн нүүд биш юм байна. За тэгвэл өөр яах вэ? Ингэж болохгүй юм байна. Ингэж болохгүй юм байна те. Өөр одоо тийм одоо яаж болох вэ бүгдээрээс харцгаая. За зүгээр ингэж нүүе. Тэ? Зүгээр ингэж нүүе. За зүгээр ингэж нүүж байгаа тохиолдолд нөгөө тал нь яаж нүүжлэх вэ? Бэрсийн лидэндээ. За бэрсийг одоохондоо идэх шаардлагагүй. Гэхдээ энийг идэж шалаад тэгээд ноён яамны хэмжээг холдно үстэй. Дөнгөж болохоор бэрсийг идэх гэсэн үг. За одоо ингээ харах юм бол алихан мастер ингээд хоёр бодтой. Цагаан тал нь хоёр бодтой, хар тал нь нэг хэн бодтой болчихж байгаа. Ингээ хожно гэсэн үг байхгүй. За ийм сайн нүүдлийг бол олж харсан байх нь шүү дээ. За арай те. За яг энэ барил дээрээс ингээ нүгэл тэгээ ер нь бол тэгээд нүүдлгүй болсноо ойлгоод божгсон байна гэсэн үг. За тэг бүгд яг энэний өмнөх дээр бас бүгд нэг тийм одоо хойлброос явж үзье. За энэ дээр ингэж F5 нүүсэн байгаа. За F5 ингээд нүүхээс илүүтэйгээр ингээд идсэн бол ямар хойлбор явж болох вэ гэдэг. Ингээд идсэн ч ялгаагүй ингэж нүүхээсэн байна. За одоо ингэх юм бол одоо энэ солилцоо өгдөл ашиггүй шүү дээ. Тиймээс магадгүй бэрсний ингэж нүүж болно. D6 гээд хамгаалж болж байна те. За тэгэх юм бол ингэж орж ирнэ. За альтрын урнагийн хэлдэг санаа бол энэ дэр явж байна. За одоо яах вэ те? За одоо үнэхээр ямар ч аргагүй. За одоо ингэж бэрснээ олдох юм бол ингэ идэх гэсэн үг те. Ингээд одоо жишээ нь нэг бодоо бол алдчихаг гэсэн үг байхгүй. За тэгвэл одоо бэрсэн тэгвэл ингэж холдъё л те. Бүр бэрстэй ингэж сайхан хэрэлдээд холдъё л да те. Тэгвэл хамаа авахгүй ингэ идчихнэ. За одоо айл яаж идэх юм? За хүүгээр идэх юм бол ингэ ахаад нэг бод алдна гэсэн үг. За тэгэхээр бол энэ бас одоо ямар ч та одоо найдваргүй хөлбөрөөр тарах нь тий. Тэгэхээр одоо яг энэ дээр тийм одоо ингэж нүүсэн ч тэр бас ингээд хойлон дээр нь бол одоо нөгөө талд нь бол тий салан флорт бол ямар ч тийм одоо нүүдэл байхгүй байсан байна гэдэг бол бид нар бол эндээс харж болно гэсэн үг. За бүгд дахиад нэг нүүдэл ухраа тий. За энэ дээр одоо энэ дээр болохоор яг өргө дээр болохоор ингэж ицсэн байгаа тий. Ингэж идээд тэнгуут нь болохоор E5 нүгээд тэнгуут нь болохоор энэ F5 нүгээд тэгээд ингэж очсон байгаа. Ингээд нөгөө тал бууж өгсөн ярьсан шүү дээ. За тэгвэл бүгд эндээс нэг хараатай. Эндээс. За яг одоо энэ нүүдэл ингэ явах үед тэгвэл ингэж идэхгүйгээр ингэж идсэн бол ер нь цаашаа ямар хөлбөр өрнж болох байсан бэ гэдэг бүгд харъя. За тэгээ бүгдээс өнөөдрийн өргөө өндөрлөнө. За ингэж нүүж байгаа тохиолдолд E5 нүн. За хэрвээ нөгөө тал нь F5 гэх юм бол бэрс H6 нүгээд
За тэгээд бол цаашаа ингээд тоглолт өрнөх болцоотой. За гэхдээ бол одоо яг өргийн одоо үнэлгээг харах юм бол нэмэх одоо 2.6 олцсон байгаа учраас Алиохи мастер бол хамаагүй илүү боднууд болон хүүнүүд нь байрлалын хувьд эдвхийн хувьд хамаагүй илүү байна шааж болно. За хэрвээ энэ дээр ингээд идсэн байгаа тохиолдолд бирс ингэж идэнэ. За одоо энэ бирс одоо энэ хүүг идэх гээд байгаа. Е6-ын хүүг. За тиймээс одоо энэ хүүг одоо тийм одоо ямар нэг хамгаалах шаардлага байгаа тийм ээ. Ингээ хамгаалаа гэж бодох юм бол ингэж тоглоно. За одоогийн байдлаар энэ хүү хамгаалж байгаа нэг л бод байгаа тэр энэ байгаа тиймээс одоо хоёр хүчээр тоглож байгаа гэж бүр идэх гэж байна. За энийг одоо нэг тийм одоо хамгаалах тийм ордлого хоёр орлого гэж үзье. Жишээ нь ингээ тийм ингэж одоо хамгаалж орлоо. Ингээд чинь шууд. Син амьдрага тийм ээ гэдэг чинь. За одоо идэхээс аргагүй шүү дээ. Тэнгуут болохоор E6 дээр идээд дуг болж байгаа. За магадгүй ингээ тийм F8 ирэх юм бол энэ дээр ингээд шагмат болчих болцоотой гэсэн үг. За буцъя. За тэгвэл энэ ингэж хамгаалах нь бол нэг үр дүн муутай юм байна. Тэгвэл магадгүй ингэж хамгаалъя л тэ. Ингэж хамгаалах юм бол мөн л адилхан идлээ. Одоо яах вэ? Аль нэгээр идэнэ. За ингэ идлээ гэж бодох юм бол энийг идээд тэмээгээрээ шалаад ацалчиж байгаа. Ингэ ацалчиж байгаа. За тэгэд ямар ч арга байхгүй идлээ. Ингээд угаасаа илүү очно гэсэн үг тэ. За дахиад нэг байрлал үзчихье. За энэ дээр тэгвэл энэ дээр биш те ингэж хамгаалъя л да те. Ингээд одоо энэ хүүгээ хоёр хүчээр ингээд хамгаалъя гэж үзэх юм бол ингээд чинь А5-ын хүүг нь идэж чинь. За магадгүй ингэж нүүх юм бол C5 дээр буцаад орж ирлээ. Бирс F8 ирэх юм бол A5 энэ хүү явж эхэлнэ гэсэн үг байхгүй. За тэгээ магадгүй H5 гэдэг одоо ийшээ хатгаж जैन те. Яга манай энэ хөрөө тоглоод байгаа ямар аваа бод вэ ч гэгээд тэгэх юм бол ингээ орчин. За одоо энэ ингээ шугамыг авчиж байгаа. Одоо энэ хүү бол ямар нэг байдлаар явсаар хагаад энэ дээр бол бирс гарах болцоотой болно гэсэн үг. За магадгүй ингээд хоёр хүчээр ингэж давталгаа энэ дараа магадгүй ингэдэг ч юм уу те. Тийм давталгаа дөрнүүлэх гэж байгаа тохиол буцаад нөртөх ч юм уу те. Иймэрхүү маягаар бол ингээ бас хуулбар хөнж болох байсан гэд. За иймэрхүү маягийн одоо комбинацууд үргэлжлэлүүд нь ингээд байна гэсэн үг. За ямарсан тэгээд энэ дээр бол бирсээрээ бол иддэг хуулин бүгдээ сайн бол харлаа. Бирсээрээ идэхгүй энэ бол хамаагүй зүг байсан байна. За гэвч E5 нүсэн байна. За E5 нүнгүүд болохоор хажуугаар нь зөрж нүнгүүд нь C8 дээр нүгээд хоцсон байна гэсэн үг. За тэгээ одоо энэ дээр бол тийм одоо ямар ч одоо нүүдэл байхгүй, ингэж идэж болохгүй байсан те. Ингэж идэж болохгүй байсан. За тэгээд ингэж идэх юм бол шууд идээд холдонгууд нь ингэж идээд ингэж идэх шаардлагагүй те. Тийм ингээд чинь те. За ингээд одоо шинэ одоо цагаан тал нь бол 2 боттой, хар тал нь 1 боттой тийм ээ те. Хүлдээд бол угаасаа хожих нь бол ойлгомжтой болох байсан байна. За ингээд ийм үргэл болж өрнсөн байна да. За ингээд тийм Алиохи мастер бол өөрийн одоо довтлогооны байрлалын ур чадруудаа ашиглаад бол Салафлор мастерыг бол энэ 1931 оны энэ тэмцээний 8 дугаар раунд дээр бол ингэж удаа буулгаж авсан байдаг байна гэсэн үг. Тэр тэргийг тийшээ нүүх нь одоо маш оновчтой байлаа шүү дээ тий. Одоо нөгөө цагаан тэргийг үзэгчээс асууж ирсэн нүүдэл. Тий. Хэрвээ энэ хийгдэггүй байсан бол Алиохи нь хожих байсан болоо? За хийгдэггүй байсан бол бас ер нь хожино. Яагаад тэгэхээр одоо энэ дээр бол өргийн үнэлгээ харах юм бол баг 8 бүхэл байгаа байхгүй. Нэмэх 8 байгаа. Хийгдэггүй байсан ч гэсэн бас ингэж цаашаа ингэж үргэлжлээд бол ер нь бол хожихын үед юм бол хожихоор харагдаж байгаа гэсэн үг. За баярлалаа. Тэгээд агуу тамирчны тоглолтыг бас ингээд тий одоо мэрэгжлийн хүнээр тайлбарлуулад ингээд сонсохыг сонирхолтой байна. Тэгээд анхны одоо тайлбар болсон бас нэвтрүүлэг болсон бас баяртай байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Захин радиод хамтдаа Жимо Бойлолон Спорт явцыг Америкаас Заяа Спортшоп ивентэд ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одон дор радио 83.3 107 гэсэн хослогоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд дараагийн цусгуу тулаанаар эргүү олццгаая. Өнөөдрийн ургийг хамтран хөтлсөн урнаадаа баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр
шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.